Сайн уу, та нартай шинэхэн өглөөний мэнд хүргэе. За, нойрны хичээл маань үргэлжлэж байна. За, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ нарны гайхамшиг гэдэг сэдвээр үзэх болно. За, яагаад нарны тухай яриад ихэсэн бэ гэхээр та нар минь өчигдрийн хичээлээр мэдсэн тийм мелатонин гэдэг даавар ялгархад маань бидний нүдэнд нарны гэрлэлээр мэдээр дамжаад ерөнхийдөө унтах боллоо гэсэн командыг өгдөг юм байна гэдгийг мэдэж авсан байгаа. Энэ удаагийн хичээлээр харин юуны тухай бодож байгаа вэ гэхээр нар маань зөвхөн биднийг унтуулаад зогсохгүй бид нөгөө нарны амьтан учраас одоо нар жаргахтаа зэрэгцээд унтдаг, нар мандахтаа зэрэгцээд бие маань сэрэгдэхтэй адилхан зөвхөн нарнаас хамаарч бидний биеинд бас үйл явцууд болж идэг. За тэр тухай илүү дэлгэрэнгүй үзнэ. За хамгийн нэгдүгээр нар бол бидний гүн нойроод оруулахад тусалдаг. За яагаад вэ гэхээр бидний одоо circadian rhythm гэж зүйл байдаг. Энэ юу вэ гэхээр бидний одоо байгалийн биологийн цаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр энэ биологийн цагтаа одоо удирдагдаж бидний биений үйл явц болж байдаг гэсэн үг. Тийм учраас бид нэрийг одоо нарны амьтан гэж нэрлэдэг байгаа. Бид нэрийг өглөөс ирэхэд нарны элчтэй хамт бидний биеийн температур, дотоод температур бас өсөж байдаг. За тэрийг нь болохоор circadian rhythm гэж нэрлэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь American Academy of Sleep and Medicine гэдэг одоо яг энэ нойрноор судалгаа хийдэг газар гэдэг. Тэгэхээр тэдний хаас хийсэн судалгаагаар яасан бэ гэхээр хүн ерөөсөө унтаж чадахгүй орой нойроо алдаад байгаа үндсэн шалтгаан нь ерөөсөө энэ circadian rhythm буюу биологийн цаг нь алдагдсантай холбоотой юм байна гэж одоо дүгнэлтэнд хүрээд байгаа. Тэгэхээр хэрвээ хүнийг буцаагаад биологийнх нь одоо цагт нь оруулах юм бол гүн нойрондоо ороод буцаад нөгөө нэг нойрноос авах ёстой бүх зүйлээ аваад бие нэрүүлчих юм шүү гэдэг тийм энэ дээр судалгаа хийж утсан байгаа. Тэгснээр яасан бэ гэхээр одоо нойр алддаг тий шүн унтаж чаддаггүй хичнээн унтахыг хүссэн ч гэсэн нойр нь хулжаад унтаж чаддаггүй хүмүүстээр circadian rhythm-ыг нь хэвийн байдалд оруулах туршилт хийсэн байгаа. За тэр туршилт нь юу вэ гэхээр өглөө сэрэнгүүд нь нүдний эвэрлэг бүрх өвчнөд нь нэг цагийн турш одоо нар тусгах буюу гадаа нартаа газар малгай ямар нэгэн одоо нүдний шиг зөөөхгүйгээр байлгасан байгаа. За тэгээд орой унтахт нь болохоор яг нар жаргалаа гэсэн одоо нөгөө дохиог өгөхийн тулд нар жаргаж байгаа хэсгийг нь одоо зүгээр л одоо гадаа байлгаад нүдэнд нь харуулад мэдрүүлээд суулгасан байгаа. Тэгэхэд 7 хоногийн дотор энэ туршилтанд орсон хүмүүсийн нойр нь 50%-аар өссөн байгаа. Тэгэхээр ер нь хичээл хийснээс та нартай багш нар нөгөө гадаа дасгал хийгээрээ гадаа боож өгөх хүчил төрөстэй оршин дасгал хийгээд байгаараа гэдэг минь учиртай бас та нартай нарны одоо дохиог юундаа өгснөөр нүдэнд нь өгснөөр та нарын маань нойр бас сайжирсан байх ёстой. За тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай. Зүгээр л бид нэр заавал нойрны юм уух шаардлагагүйгээр нарны одоо гэрлийг нүднийхээ эвэрлэг бүрхөвчин тусгаж одоо бид нэр ингээд сэрж шүү, унтах болж шүү гэдэг тэр дохиог л өгснөөр бидний нойр шууд тэгж сэрэх боломжтой байдаг байна. За хоёрдугаарт нь болохоор мэдээж нар гэдэг одоо зүйл маань байснаар бидний биеинд D витамин хувиргах үйл явцыг удирддаг байгаа. За тэгэхээр одоо орчин үед та нар маань D витамин уугаарай. D витамин бол одоо бидний дарахлааг хамгийн сайн дэмждэг витамин гэд маш их сонсож байгаа бах. Гэтэл D витамин гэдэг маань баг витамин гэхээсээ илүү баг даавар гэж нэрлэж байна. Яагаад вэ гэхээр нарны гэрэл бидний энэ арьсан дээр тусаад за тэгээ арьсан доор байгаа холестеринийг одоо D витамин болгож хувиргадаг байгаа. Тэгэхээр энэ хувиргах явцыг одоо жишээ нь арьс маань хийж байгаас тэгэхээр энэ арьсан дээр үүсэж байгаа энэ даавар шиг юм витаминыг болж өгвөл яг энэ байгалийнхын аргаар авах нь илүү бидний эрүүл мэндэд сайн буюу их хэмжээгээр орох боломжтой гэж үздэг байгаа юм. За тэгэхээр яаж бид нэр ер нь тэгвэл D витамин авд юм бэ те? Энэ их сонирхолтой л да яагаад та нартай заавал энийг хуваалцаад байгаа вэ гэхээр D витамин байж аж бидний биеинд кальц гэдэг минерал шимэгддэг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө монголчуудын маань яс сайтай гэж хүмүүс хэлдэг шүү дээ, тий. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр бид нар кальц гэдэг одоо минералаа бие рүүгээ шингээж авч чадамжтай байна л гэсэн үг. Тэгэхээр D витамин байж аж одоо D витамин маань бидний одоо эс рүү кальцийг оруулдаг одоо түлхүүр нь гэсэн үг. Тийм учраас нөгөө D витаминыг ууж дарахтайгаа нөхөрөө гэдэг байгаа байхгүй. Тийм одоо ингээд D витамин байгаад за кальц бидний эс рүү орлоо шүү дээ тий. Тэгэхээр орлоо гэж ботход кальц маань өөрөө king минерал гэж байгаа юм. Хаа минерал буюу одоо бидний биеинд байгаа бусад одоо 64 минерал тий том 12 жижиг 64 бүх минералууд маань кальцийг дагж эс рүү ордог.
кайц орж ижил араас нь бүгд ордог гэсэн. Тэгэхээр ерөөсөө эднэрийг ингээ оруулах бидний эсэнд те минералуудыг оруулах ерөөсөө ганц төлхөөр нь D витамин учраас энэ D витаминыг байнга авах нь маш чухал гэдэг. За тэгэхээр яаж авах вэ гэхээр бидний одоо дэлхий дээр ингээд тусж байгаа нарнаас ерөнхийдөө 3 цацраг гардаг гэж үздэг. UVA, UVB, UVC гэж байгаа. За тэгээд UVC гэдэг одоо энэ 3 дахь давхурга нь одоо нарны туяа нь болохоор азааны давхургыг нэвтэрч чаддаггүй учраас ерөнхийдөө дэлхийн газар дээр тусдаггүй. За UVA нь болохоор бидний нэрлэдэг хит ягаан туяа гэж байгаа. Тэг арьсыг ерөнхийдөө түлдэг. За хит ягаан туяанаас эргээдлээд нарны тос төрхээрээ гэдэг маань энэ UVA гэдэг энэ цацрыг хэлээд байгаа байхгүй. За бидний биеийн D витамин үүсгээд байгаа арьсан дээр маань нийлэгдэж байгаа тэр цацраг нь болохоор энэ UVB юм байна. Хэрвээ харьцуулах юм бол UVA-с UVB нь болохоор харьцангуй богино байгаадагаас тийм учраас UVB-г яг хизээ ингэж одоо дэлхий дээр тусч байгаа вэ, бидний арьсан дээр D витамин бас нийлэгдэж байгаа вэ гэдгийг өөрсдөө мэдэж яг тухайн цагт нь тааруулж одоо арьсаа наранд гаргах нь маш чухал байгаа. За тэгэхээр UVB туяа болохоор ерөнхийдөө та нар маань хэрвээ цаг агаарыг мэдээ хардаг бол UV index гэж үүдэг шүү дээ. Тэр нь 2-оос дээш болсон үед л бидний биеийн дээр D витамин үүсгэх хангалттай хэмжээний UVB туяа тусч ийн гэж үздэг. Тэгэхээр UV index нь 2-оос дээш гэхээр за бараг дулааны улиралд баримжаагаар 10-аас 11 цагаас хоошоо UVB туяа ерөнхийдөө илүү бидний арьснаар тусах боломжтой болсон байна гэсэн. За тэгээд хэрвээ та нар минь цаг агаар байхгүй, цаг агаар индексийг харж чадахгүй бол яаж мэдэх вэ гэхээр бидний одоо нар ингээд тусгаар сүүдэр тусдаг шүү дээ газар дээр тусж байгаа сүүдэр маань бидний биеийн өндрөөс одоо арай богинохон байх юм бол UVB индекс UVB туяа бидний арьснаар хангалттай тусч ийна гэж ойлгочих хэрэгтэй. Сүүдэр маань илүү биднээс арай богино байх юм бол гэсэн үг шүү. За тэгээд энэ туяа маань яаж бидний юун дээр яадаг вэ гэхээр арьсан дээр ингээд нийлэгждэг вэ гэхээр ерөнхийдөө нэг 40 минут байхад хангалттай гэж үздэг. 40 минут арьсаа гаргаад арьсны хөөрхөн ягаан туяа суугаад ирэхэд бид нар хангалттай хэмжээний D витамин авчиж байгаа гэсэн. За дараагийн нэг нарны нөлөө нь болохоор стрессээс сэргийлнэ. Яагаад вэ гэхээр та нарт ордноос суугаачсэн тийм ээ. Бидний нүдний эвэрлэг бүр хөвчин дээр нарны гэрэл тусахад ерөнхийдөө бид нар биед маань серотонин гэдэг даавар ялгархад нөлөөлж байгаа. Тэгснээрээ серотонин маань та нар урд нь нөгөө нойрон дээр үтсэн те бидний одоо сэтгэл санааг хариуцдаг аз жаргалтай болгодог даавар байгаа. Тийм учраас нөгөө хүүхдүүд ингээд гадаа наранд гарч тоглохороо илүү ингээд ерөөсө хаанаас нэрч хүч ундраад байгааг мэддэхгүй ингээд удаан цаар тоглоод иддэг штеп. Бид нар ч гэсэн ер нь ингээд ийм байшин суугаад байхгүй гаш наранд ингээд нүрээ тусгаад ингээд сайхан нарлаа цуухад өөрийн мэдлгүй бидний сэтгэл санаа одоо аз жаргалтай болж хувирдаг гэсэн. Тэгэхээр энэ маань яаж ийнэ вэ гэхээр бидний биед одоо нөгөө нарны гэрэл нүднээр тусахдаа зэрэгтэй серотонин гэдэг даавар ялгардагтай холбоотойгоор бид нар сэтгэл санаа өөдрөг болдог байх нэ. Тэгээд ингэдэг штэ нэг юм эмо өдрүүд гэл те нэг бүрхөө бороотой эсвэл цастай өдөр ингээд гэртээ суугаад гоё намуухай сонсоод нэг гэрээс гармааргүй жоох уйтгартай бодоод байдаг. Тэр маань яаж юм бэ гэхээр нөгөө нарны гэрд бага байгаатай холбоотой бидний биед серотонин гэдэг даавар бага ялгарсантай холбоотой цаанаасаа бие маань ерөнхийдөө бага зэрэг тийм гонигтаач юм шиг тийм болж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нар бол бидний биед бол ерөөсөө шууд хамааралтай тийм байгалийн одоо зүйлс байгаа юм л да. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор бидний дархлааг дэмжин. За дархлааг дэмжиж байгаа түрүүн танарт хийсэн тийм ээ. Одоо нөгөө D витамин маань бидний биед орсноор бидний бүх минералуудыг орох үе талбайг нийт өгчөөс дархлааг дэмжин. Тэгээ American нөгөө түрүүний те American Academy of Sleep and Medicine тэдний одоо судалгаагаар хэрвээ та тамхи татдаггүй ч гэсэн хэрвээ та наранд гардгүй байх юм бол наранд ерөөсөө гарч нүд дээрээ одоо нар тусагдгүй за биеийн дээр арьсан дээр нар тусагдгүй байх юм бол одоо таны эрүүл мэнд яг тамхи татдаг хүнийхтэй адилхан эрсдэлд учирна гэж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр нөгөө D витаминыг хуургаж чадахгүй. За дээрээс нь бид нэр ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо дороотхон шууд нэмэгдэж чинь гэсэн үг. Тэгэхээр өдөр болгон заавал наранд гарах маань бидний өөрсдийн эрүүл мэндээ одоо сайнаар авч явах уу те эрүүлэр авч явах маш чухал процесс байна.
За тэгээд дараагийн нэг нөлөөнөөс зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. За яагаад зүрх судасны өвчнөөс сэргийлнэ гэдэг байгаа вэ гэхээр та нар бас сонсч ирсэн багтаа нөгөө муу тос гэдэг холестерин гэдэг холестерины хэмжээ өстө өндөр байна. За холестерин багасгаараа, өг тосоо багасгаараа тэгэхгүй бол зүрх судасны өвчнөд чинь даралт нь бүр их хэлбэлзэн шүү гэх тэ. За тулаан өвчин бас байна. Зүрх судастай холбоотой маш олон өвчлүүд байгаа. Тэрний ерөөсөө сэргийлэх ганц арга нь та нар маань наранд их хэмжээгээр гарах. Яагаад наранд их хэмжээгээр гарах нь бидний одоо зүрх судасны өвчлөлтөд сэргийлэхэд нөлөөлөд байна вэ гэхээр бидний одоо түрүүн хуваалцсан UVB гэдэг туяа маань арьсан дээр ингээд тусахдаа бидний арьсны доор байдаг холестерин гэдэг тосыг маань D витамин болгож хувиргадаг юм байна. Тэгэхээр хүний биед одоо холестерин их хэмжээгээр агуулгадаад тухайн тэгээд холестерин нь одоо нарны гэрэлтэй хувираад D витамин болох юм бол биднэрт ерөөсө дархлааг маань дэмжих хамгийн сайн шим жижиг одоо витамин болж хувирж байгаа. Гэтэл бид наранд гарахгүй болохоор нөгөө холестерин маань ашиглагдахгүй болохоор яах вэ? Цуснаа эргэлдээд тэгээд нөгөө ашиглагдахгүй болохоор цусныхаа хан манд очнаардаг ч юм уу тийм байдлаар бид нэр эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр холестерин өөртөө хэрэгтэй ашигтай зүйл болгож хувирах арга бол ерөөсөө наранд арьсаа гаргах. За тэгээд та нартай сонирн байж магадгүй гэд одоо хуваалцгаад монголчуудыг тий та нар маань мэдж байгаа да монголчууд яс сайтай гэж нэрлэдэг байгаа монголчууд маань нүүдэлчин одоо соёлтой арт хүмүүс байсан учраас маш их цагийг гадаа наранд өнгөрөөдөг. Жилийн дөрөв удаад бүр өвөл хавар намар 100 гэлтгүү тий. Тэгснээрээ яадаг вэ гэхээр тэгээ дээрээс нь бид нөгөө цагаан сүү цагаан их иддэгтэй холбоотой холестеринтэй одоо хүнс тос өөхтэй хүнсийг маш их сайн хэрэглэдэг байсан учраас ер нь нөгөө D витамина сайн аваад за тэгээд тэр маань кальциуд шимэгдээд биед маань ясанд маань бат бих байх үндэс суурийг тавьж өгч байсан байгаа. Тэгээд ерөнхийдөө тэгдэлтэй мисаст хийж байгаа үед ялангуяа ясны мисаст хийж байгаа үед нөгөө ингээд юу адаг штэ хөрөөддөг штэ тий. Тэгтэл яг надад хэржсэн байхгүй 3 гал гэд эмнэлгийн захирал хүн хэржсэн. Монголчуудын ингээд ясыг мисаст хийхээр маш хатуу байдаг, хөрөөдгөд хэцүү байдаг гэд ярьжсэн байхгүй. Тэгэхээр тэр маань юутай холбоотой вэ гэхээр бид нар ер нь яг нүүдэлчин ахуй соёлоосоо D витаминыг хамгийн их авдаг. Дээрээс нь хоолтой холбоотойгоор холестериныг сайн авдаг гэсэн учраас ер нь яс нь ингэж сайн бих бат бих байгаад маш их тусалдаг байжээ гэж одоо би ерөөхдөө дүгнээд байна л да. Тэгэхээр та нар маань аль болох ер нь бол бага насны хүүхдүүдийг бол бүр илүү наранд сайн гаргаж явах хэрэгтэй. Тэгснээрээ бид нэр D витамины одоо дутагдлаас сэргийлэн. За мэдээж бид нэр дөрөв удиралтай учраас өвлийн удирал тэр болгоно ингээ бүтэн арьсаа одоо гаргаад ич чадахгүй тийм ээ. Би тэр үед мэдээж бид нэр витаминаар ч юм уу гаднаас нь хүйж олно. Гэхдээ болж өгөл дулааны удиралтай бид наранд гарснаас зөвхөн D витамин гэлтгүү бид нарнаас авах хэрэгтэй. Энэ хичээлээр үзэж байгаа бүхий зүйлсийг өөртөө шингээгээд авах боломжтой. Наранд байх тусмаа ер нь бол бараг бид нэр эрүүл байх гэсэн үг. Мэдээж альва зүйл хэмжээнээс хэтэрхээр хор болно тийм ээ. Тэгэхээр ер нь 40 минут доор хаяж 40 минут байхад бид нэр хангалттай хэмжээний нарнаас авах хэрэгтэй юм авдаг гэсэн үг. Тэгэхээр аль болох наранд гарч D витамин болгож хувирах тусмаа бидний холестерин маань D витамин болж хувирдаг байх нэ. За тийм учраас ер нь холестерин ингээд арьсан дээр байгаа тосол гэсэн үг л дээ. Арьсан доор байгаа дээр байгаа тос маань D витамин болж хувирдаг учраас яг D витамин авахаар гарч байгаа бол та нар маань арьсаа савндаж угааж болохгүй. Тэгэх юм бол нөгөө сав маань нөгөө холестерин арьсан дээр байгаа тослогийг наваад хайчдаг учраас D витамин нийлэгддэг. Мөн наранд бие шараад орж ирснээс хойш 2-3 цаг болж ижил усан орн тэрнээс өмнө бас усан орж явдаг. Яагаад вэ гэхээр нарны одоо туяа маань бидний арьсан дээр туснаас хойш 2-3 цаг энэ туш одоо нөгөө нэг D витамин болгож хувирах процесс маань арьсан дээр явагдчихийдэг. Тийм учраас бид нөгөө гадаа хүүхдээ наранд ингээд байлгахдаа юу яагаад гэдэг чинь усанд оруулчаад эсвэл усанд тоглож байгаа хүүхдүүд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нэг хурдан түлэгдчихдэг. Тэр маань яаж явах вэ? Арьсны өөрийнх нь тослог нь багасчихж байгаа учраас тэгж байгаа. Тэгэхээр аль болох ямар нэгэн байдлаар ус хөрөхгүй байжгаад арьсыг наранд ийх юм бол D витамин хурдан авах нэ. За тэгэхээр хамгийн багадаа 40 минут байхад хангалттай гэсэн үг тийм. За тэгээд өнөөдрийн даалгавар нь болохоор өдөрт дор хаяж 40 минутыг нарны гэрэлд өнгөрөөх нэ. Заавал арьсаа
одоо хүүтний улиралд бол заавал арьсаа гаргахгүй ч гэсэн бид нарны гэрлийг нүдэндээ тусгахад бидний бие нөгөө нэг нарнаас одоо авах хэрэгтэй тий серотонин гэдэг даавар ялгараад сэтгэл санаа өөдрөг байхад хүртэл шууд нөлөөлнө. Тэгэхээр доор хаяж өдөрт ер нь бол нэг 40 минутын нарны гэрэл өнгөрөөж дадах хэрэгтэй. Тэгснээрээ бас бид нөгөө эргээд бид нар чинь нөгөө байгалийн амьтан учраас байгалаас авах ёстой зүйлээ авч ижил бидний бие тогтолцоо маань яг эрүүлээрээ явдаг гэсэн. За тэгээд хичээл дээр байнга үзэж байгаа тийм энэ 7 хоног та нар байна бол маш сайн авч байгаа гэж итгэж байна. 10-аас 3 цагийн нойрыг заавал авах хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс бас асуусан нөгөө шөнийн ээлжийн ажил хийдэг бол яах вэ гэсэн. Тэгээд тэрийг бол ерөөсөө ер нь бол тийм хилцэл хийж болохгүй юу гэж байгаа юм л да. 10-аас 3 цагийн нойрыг авахгүй бол та нөхөж чадахгүй. Тэгэхээр ер нь бол баг эрүүл мэндээрээ ажил хийж гинэ л гэсэн үг. Тэгэхээр энэ бол хатуу ч гэсэн ер нь маш чухал сэдв. Би бол ингээд өмнөний хэлж байгаа та нар маань бүр ингээд аргагүй шөнийн ээлжтэй байсан ч гэсэн ядаж 10-аас 12 ч юм уу тий 10-аас одоо 3 цагт яаж хийж байгаа багаар ч гэсэн унтаж л нойроо авах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж л бид нарт одоо нөгөө нойрноос авах хэрэгтэй бүх зүйлс маань биеинд минь үлднэ гэсэн үг. За тэгээд та нартайгаа маргаашийн хичээлээр уулзъя түр баяртай.